Монгол улс эдийн засгийн хямралаас гарах гарцыг томоохон үйлдвэрүүд болоод өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах компаниуд гэж дүгнэж байгаа. Харин аж үйлдвэрийн сайд 2015 оныг хүнд үйлдвэрүүдийг анхаарлын төвд байлгахаар төлөвлөжээ. Үүнээс гадна хөнгөн үйлдвэр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхдээ 100 гаруй төслөөс өрсөлдөх чадвартайг нь сонгоно гэж мэдэгдлээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь хамгаас чухал гэж шинжээчид зөвлөж байгаа. Ингэхдээ сэргээж болох хүнд үйлдвэрлэлүүдийг төрөөс бодлогоор дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг өндийлгөж, жижиг дунд үйлдвэртэйгээ хамтад нь дэмжиж байж, эдийн засгаас сэргээнэ гэж тооцоолж байгаа юм. Энэ үйл хэрэгт хамгаас сайн ажиллах ёстой байгууллага бол аж үйлдвэрийн яам. Тус яам 2015 онд үйлдвэржилтэд ямар арга хэмжээ авах талаар Эрдэнэт сайдын хүү хариулт өглөө. Ан төмөрлөгөөрөө Монголоо хангадаг болох чиглэлийг баримтсан. Энэ бол бидний хатуу бодлого. Ганцхан хүнд үйлдвэрийн хувьд бол бид нар жишийн үйлдвэрлэлээ яах вэ? Нэт боловсруулах үйлдвэрлэлээ яах вэ? Нүүрснээс газ тийм ээ бензин шатхуун боловсруулах үйлдвэр яах вэ гэдгийг төрийн бодлогын хэмжээнд бидний нухацтай авчрах шаардлага байгаа. Одоо харин энэ жил хийгдэх гол ажлууд юу гэхээр миний харж байгаагаар энэ хөнгөн үйлдвэр жижиг дунд үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ. 100 гаруй төсөл явна. 100 гаруй төсөл би хэлчихье. 100 гаруй төслөөс бид нэр өнөөдөр энэ Монгол улсад тийм ээ экспортыг нэмэгдүүлэх чадвартай дотоодын үйлдвэрлэлээр чанар талдаа өрсөлдөх чадах тийм үйлдвэрлэлийг дэмжих шилрүү явна. Бас нэг төлхөө юм юу байгаа вэ гэхээр байгаа суур үйлдвэрлэлээ шинжилэх, технологийн сайжруулах тийм ээ бүтээгдэхүүний чанарыг сайжруулах чиглэлээр нэлээд юм анхаарч ажиллах ийм онцлог болно гэж би харж байна. Оны эцэст үр дүн гарна. Үйлдвэржилтийг хөгжүүлэх талаар бүхий л үеийн засгийн газрууд ярьж, гадна дотноос зээл тусламж хандив авч, улсын төсвөөс зарцуулдагч дорвитой үр дүнд хүрсэн нь цөөн. Ихэнх нь эдийн засгийн энэ хүнд үед амжуух төдий ажиллаж байгаа. Дорвитой цойлоод гараад ирсэн компани байхгүй байгаа нь ч үүнийг нотолж байгаа юм. Аж үйлдвэрийн сайд 2015 онд нээгдэх хүнд үйлдвэрүүдэд анхаарахаа ийхүү хэллээ. Бүтээн байгуулалтад жил тутам нэмэгдэж байгаа нь үнэн. Энэ онд сайдын нэрсэн үйлдвэрүүдээс гадна 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр Дархуул аймагт ашиглалтад оруулахаар төлөвлөд байгаа юм. Нийт 600 сая $ам хөрөнгө оруулалтын 85%-ийг нь Японы засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны банкнаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээлэх юм байна. Мөн үүнээс гадна Имээлтийн хөнгөн үйлдвэрийн паркийн онд 182 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийх юм. Харин жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд аж үйлдвэр яам өмнөх засгийн алдаатай бодлогыг шинээр тодорхойлжээ. Бид жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн асуудлыг бодлоготойгоо хослуулж дэмжих ёстой юм. Жижиг дунд үйлдвэр манай улс орны эдийн засгийн ямар салбар нь байх ёстой юм. Жижиг дунд үйлдвэрээр бид нар юуг төлхөө анхаарах ёстой юм, тийм ээ? Жижиг дунд үйлдвэр манай Монголын эдийн засгт ямар өгөөжийг авчирч ирэх ёстой юм. Гэх зэргээр бодлогодоо туслахын чухал гэж үзэж байна. Мэдээд жижиг дунд үйлдвэр бол олонний анхаарлын төвд байдаг сэдв. Худалдаа үйлчилгээний чиглэлээр томхон хүрээг хамарч нийт ажлын байрны 80%-ийг шингээдэг. Энэ хэсэгт өмнө нь төрөөс болоод гаднаас дэмжсэн хөрөнгө оруулалт баггүй. Гэтэл элсэн цүлд ганц хувийн ус цацах адил шингэж алга болсон. Жижиг дунд үйлдвэр нэрийн дор мөнгө угаах ядал хавтгаарсныг хүлээн зөвшөөрүүлж байна. Жижиг дунд үйлдвэрээ дэмжинэ. Тэгэхдээ чиний өрсөлдөх чадвар мөндөө тулгуурлаж байгаа. Энэ төсөл үнэхээр явах уугүй юу, тийм ээ? Энэ хичнээн ажлын байрыг буу болгоно. Энэ экспортыг орж чадчих гэнэ үү, тийм ээ? Экспортыг нэмэгдүүлж чадчих гэнэ үү? Импортыг орж чадчих гэнэ гэдэг бодлогын чиглэл рүү явна гэж ингэж ойлгож байгаа. Яг энэ дуу хатуу бодлого явна. Тэгэхдээ бид нар үйлдвэр эрхлэгчдийг хязгаарлах бодлого хизээш уулж болохгүй. Чөлөөтэй өрсөлдөөн байх ёстой юм. Ганцхан энийг ашигласан мөнгө угаалтыг бол төвчж болохгүй гэж би ойлгож байна. Энэ нь үйлдвэржилт ажлын байрыг үе олсноор шинээр бий болгоогүй. Өрсөлдөх чадвар бүхий жижиг дунд үйлдвэр хөгжөөгүй байгаа нь бодлогын алдааг хүлээн зөвшөөрүүлж байна гэж Эрдэнэт сайд хэллээ. Харин үйлдвэрлэгчид Ламбардчиг өндөр хүүтэй банкны зээлтэй Монголд үйлдвэржилт хөгжихгүй гэж дүгнэж байгаа юм.